сургалтын менежер маань үдийн цайны систем болон сүү хөтөлбөртэй холбоотойгоор тоогооч хоол зүйч нэгтлэн дээрээ хэрхэн эрх үүсгэх талаар заавар хүсэмжлэг хургуулж байна. Өөрийн эрхээрээ нэвтэрч орсны дараагаар ажилтай албан хаагчид засны албан хаагчид төрөл рүү орно. За үүн дээрээс шинээр бүртгэгдсэн дээр дарахад тухайн багаангийн үдийн цайны системтэй холбоотойгоор тоогооч хоол зүйч дээрээ эрх үүсгэж байгаа бол тухайн тоогоочийнхоо овог нэр реестр дугаар утасны дугаар гэх мэтчлэн хувийн мэдээллийг бүртгэсний дараагаар албан тушаал дээрээ заавал тоогооч гэдэг төрлийг сонгоно. Тухайн систем дээр чинь хоол зүйч маань ажиллах ёстой ч гэсэн албан тушаал хэрэглэгчийн төрлийг заавал тоогооч хэрэглэгчийн төрлийг мөн хэрэглэгчийн төрлөөр дарахад ийм зүгээр энгийн тоогооч C гэх тоогооч хоёр тоогооч байгаа. Үүний заавал энгийн тоогоочийг сонгоно. Тэгэхээр менежер маань албан тушаалаа хоол зүйч гэж сонгочоор тоогоочийн дээр систем рүү орохгүй гэсэн үг шүү. За. Тэгэхээр энэ хэрэглэгчийн төрөл болон мөн албан тушаалаа хоёулангийн тоогоочор сонгохыг анхаараарай. За ингээд нэвтрэх нууц үгийг өөртөө та нар хийж өгөөд хадгалах төвчлөрийг дарна. За мөн дараа нь сүү хөтөлбөртэй холбоотойгоор нэгтлэн дээрээ эрх үүсгэхийн тулд мөн яг эндсэн дээрээ тухайн нэгтлэнгийнхаа овог нэр хувийн мэдээллүүдийг оруулж дуусны дараагаар албан тушаал дээрээс нэгтлэн бодогч тооцооны гэсэн албан тушаалыг сонгоод хэрэглэгчийн төрлөөсөө та нэгтлэн бодогч гэсэн төрлийг сонгож өгнө. За ингээд нэвтрэх нууц үгийг өөртөө хүснээрээ хийж өгөөд хадгалах төвчлөөр дарснаар ажилтан албан хаагчид засны албан хаагч төрөл дотор таны үүсгэсэн системийн эрх маань энд үүсэж байгаа гэсэн үг. За жишээлбэл би Ариуна гэдэг хүн дээр нэгтлэн бодогч тооцооны албан тушаал төрлийг сонгоод системийн эрх нээж өгсөн. За ингээд нэвтрэх нэр баган дээр харагдаж байгаа 3 одон дээр дарахад тухайн нэгтлэнгийн нэвтрэх нэр харагдана. Нууц үгээ мартсан тохиолдолд автоматар түлхүүрний зураг дээр дарахад системээс нууц үгийг 1-4 болгож өөрчлөгддөг байгаа. Ер нь бол шинээр системийн эрх нээхэд та яг энэ зэсэн дээр л нээж өгнө ажилтан албан хаагчид. Эцснийхээ албан хаагчид шинээр бүртгэх рүү орж нээ шүү. За анхаарал хандуулсанд баярлалаа.